Сайн байцгаана уу? Энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Намайг Амарсан гэдэг энэ өмнөх бичлэгний үргэлжлэл part 4. Тэгэхээр бүгдээрээ илүүдэлчингээ хаяад энэ бүхнээс хагацъя гэдгийг хэрхэн шийдэх тухай ярилцж байгаа байлээ. Тэгэхээр ойлголтуудын ч мөн ойлгосоор байгаа. За, тэгэхээр үргэлжлүүлээд биологийн үйл явц үргэлж сэтгэлийн тэнхээг дийлнэ. За, нойр муутай байх нь хүний тархины амигдала гэдэг хэсгийг илүү нөлөөлдөг. Нэгсэндээ тархины хэсэгт амигдала гэдэг хэсэг байдаг. Энийг мэдээж харуулад өгнө. За, амигдала нь юм идэх нэгсэндээ дуршлыг идэвхжүүлдэг. Сэтгэл хөдлөлөөр илүү их илэрдэг тархины хэсэг. Тийм ээ. Ер нь сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг байдаг. За, энэ ядарсан өссөн байдлыг хэрхэн эцэлэх тухай. Нэгсэндээ амигдала эцэлж өгнө. Нойр дутуугаас болж хүний шийдвэр гаргахад чухал тархины нэгснээ духны урд хэсэг prefrontal cortex болон хажуу хэсгийн үйл ажиллагаа мууддаг. Тийм ээ, нойрны асуудлаас болоод. Тэгээд үүнээс үүдэн хүний тархины эдгээр хоёр хэсэгт өөрчлөлт орсноор алдаа гаргах, хүндрэл бэрхшээлтэй тулгарах гол жорн бэлэн болдог. Тийм ээ, та нойргүй удаан хугацаанд яваад байгаа бол таны тархинаас гарч байгаа шийдвэр гаргалтууд үнэхээр буруу байсаар байх болно. Эцсийн дүндээ та түүндээ харамсаж үлдэнэ. За, тэгэхээр нойрны дутагдал нь таргалуулах хааны зам мөн гэж үздэг. Тэгэхээр та бидний нойрны дутагдал нь хүний инсулинд мэдэмтэрхийн чанарыг бууруулж, дааврын мөчлөгийг алдагдуулж, тархины үйл ажиллагааг сааруулдаг болохыг ер нь л ойлгож авч байна. Та бүхэн маань. За, тэгэхээр өнөөдрөөс эхлэн өөр шаардлагатай нойроо авч идүүлчингээсээ хагацаж хүсэж байгаа бие галбар эрүүл мэндийг зогслооцгоё. За, тэгэхээр шийдэл. Нэгсэндээ бүгдээрээ шийдлүүд ярьж байгаа. Тэгэхээр шийдэл 1. Шийдэл 1 нь унтах цаг төгсчхөөд байхад зайлшгүй юм идэх шаардлагатай бол өөх тос өндөртэй, нүрс ус багтай зүйл хэрэглээрэй гэж байгаа юм. Тийм ээ, энэ тухай ярилцаар байгаа. Гол нь энэ цусан дах сахарыг доктортой байлгах болно. Бид унтах үедээ цусан дах сахараа доктортой барих хэрэгтэй. За, тэгээ мөн та яг унтах буюу орондоо орохдоо зэрэгцэн нүрс устай зүйл хэрэгэлдэг бол таны сайхан нойрыг хангалттай бүснөлж орхино. Бүр хангалттайгаар. Тэгээд учир нь та унтахыг яг нэгсдээ унтахын өмнө нүрс ус идснээр кортизол өснө. Сайхан унтаж амраад өглөө нар ургахтай зэрэгцээд өсөх ёстой даавар маань шөнийн туршид өсгөнэ. Тэгэхээр юу болохыг харж болно. Ялангуяа илүүдэлжинтэй бол бүр кортизол нь бүр илүү өснө. Тийм ээ, энэ тухай бас ярилцсан. За, тэгэхээр сахар өснө гэдэг маань гүн нойрноос гарч эргээд буцаад ороход хүндрэлтэй болгодог. За, нүрс ус хүний биед муудаа биш, харин түүнийг хизээ хэрэглэж байгаагаас шалтгаалаад бүх ялгаа нь үүсдэг. Тийм ээ, хизээ нь маш чухал. За, тэгэхээр дараагийн нь нэгсэндээ үргэлжлүүлээд бүгдээрээ унтахаас өмнө 90 минут болон үүнээс илүү хугацаанд юм идэхгүй байх. Мөн унтахаас 4 цагийн өмнө эдсэн шингэт сайтай нүрс ус хүнийг илүү хурдан нойрсуулдаг болохыг дурдсан судалгаа байдаг. Тэгэхээр илүү шингэт сайтайг илүү зөв цагт нь хэрэглэх юм бол өстой ийм гайхалтай үр дүнг үзүүлдэг байна. Тэгэхээр хизээ нь маш чухал. За, шийдэл 2. Шийдэл 2 маань шимт хичээлийн дутагдал нь хүнийг байнга хэтрүүлэн идүүлдэг болгодог гэсэн үг. Тэгэхээр энэ улмаар нойр муутай, эрүүл мэндийн хувьд асуудалтай тааруу болох нэгэн том шалтгаан болдог. Тэгэхээр бид бүгд микро шимт хичээлийн тухай бүр тэр чухал зүйлийн тухай ярилцсан. Тэгэхээр энэ маань ийм учиртай байна. Ингээд биедээ шаардлагатай шимт хичээлийг авч чадаагүй, төдийгүй эдсэн тэдгээр ямар ч шимт хичээлгүй хогийн үнсийг шингээх гэж нэмээд шимт хичээл ирч хүчээ ихээр алддаг хүний бие махбод. За, мөн оюун ухаанд өлсөж байна гэсэн дуу дахин дуугарна. Шимт хичээлгүй зүйл хэрэгэлсэн их энерги зарцуулсан учраас дахиад идэх болно. За, харин ухаалаг нойрсон чихэн хоол хүнсийг эдснээр л бүх зүйл өөрчлөгдөх болно. За, тэгээ мөн нойр сайжрах болон микро шимт хичээлээр баялаг хүнс хэрэглэх болон нөгөө хоёр лифтийн дааврыг
нэмэгдүүлж өлсөх мэдрэмжийг бууруулдаг. 2 гэдэг нь болохоор нөгөө уураг өөх тос. Нэгсэндээ илүүдэлгүй хэрэглэнэ гэсэн үг. За шийдэл 3. Шийдэл 3 маань өглөөний цайгаа онцгой байлга. Тийм ээ. Маш их инсулин ялгаруулах зүйлсээр өглөөг эхэлж, эдгээрээс болж өдрийн туршид өөх хөрөмтлүүлэх горимд тохируулж байгаа хэрэг. Хэрвээ та өглөө нүүрс ус ихтэй хоол хүнс нөгөө гурван бүтээгдэхүүн хэд их сахартай зүйлүүдээ хэрэглээд та өдрийн туршид тэр бүтэн өдрийн туршид өөртөө өөхөл хөрөмтлүүлсээр байна. Энийний тухай бас ярилцсан байгаа. За өдрийн эхний хагаст инсулин багасгах хүнс хэрэгэл гэж байгаа. Эдгээр нь уурглаг хүнс, эрүүл өөх тос нэгсэндээ байх ёстой. Мөн микрошимт хичээл буюу байгалийн жимс ногоог хэрэглэх даврыг хамгийн бага хэмжээнд байлгана. Нэгсэндээ нөгөө өөх хөрөмтлүүлдэг даврыг. За хэрвээ та таргалтаа бууруулахыг хүсэж байгаа бол өглөөний цайгаа эрүүл болгон өөрчилж биеэ өөх хөрөмтлүүлэх биш харин шатаах механизмд байх горимд шилжүүлж эхлэх хэрэгтэй. Нөгөө глюкагон гэдэг даавар инсулинийг бүгдээрээ хянж зохицуулж чадах нь байна. Мөн глюкагоно ялгаруулж маш гайхалтайгаар өөхийг шатаацгаая. За тэгээд бүгдээрээ шийдлийг ярилцгаалаа. Бүгдээ энэ бүгдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Та бүхэн чадна. Намайг дэмжиж хийх зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Тэгээд дараагийн бичлэгээр үргэлжлүүлэн уулзъя. Баяртай та чадна. Баярлалаа.